Төсөвтэй холбоотой нарийн зүйлсээр байнга ороод ир асууж байна. Өнөөдөр бол яг энэ чуулган дээр нэг асуумаар бас нэг чухал зарчмын зүйл байна. Одоо өдөр ингээд төсөв зоочоод алдагдaltaа гээд тэгээ тэрэн дээрээ маргалдаад байгаа. Тоон дээр маргалдаад байгаа. Голны төсвийн цаана агуулга байгаа. Схем бүтэц байгаа. Зохион байгуулалт байгаа. Тэр талыг нь шинжлэх талаар ямар ажил хийж байгаа вэ гэдэг талаас асуух гэж байна. Жишээлбэл төсвийн хөрөнгө оруулалт сүүлийн 10 жил 8 дахин өссөн байгаа. Дотоодын нэртэй хэвтгэн сүүлийн 20 жилд 2005 оноос хойш 10 дахин өссөн байна. Яг энэ чинээгээр эдийн засгийн өсөлтийн чадвар бүрдсэн үү, иргэдийн орлого сайжирсан уу гэдгийг бидний гол асуулт байгаа юм л. Төсвийн хөрөнгө оруулалтын гол үр дүн бол ердөөсөө эдийн засаг төрөлжөөд иргэдийн орлого тараад бүгдээрээ өндөр болсон байх хэвээр. Энэ байхгүй байгаа байхгүй. Яг л адилхан уул уурхаагаараа тижээгцээр уул уурхаа нүүрснээс хамааралтай байгаад байна. Тэгэхээр хөрөнгө оруулалтын үр өгөөж ямар байна вэ? Энэ дээр ямар нэгэн дүгнэлт шинжилгээ хийж гин үү? Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын эренбийг яаж хийж байгаа вэ? Энэ дээр дүгнэлт хийхгүй бол Монгол улс хязгаарч ямар ч баяжсан хөгжихгүй. Тэгээ энэ дээр ямар дүгнэлт хийж байгаа? Нэг нь улсаа биш, улс төрийг харж байгаа эренблээд байх юм бол Монгол улсад ахиж гарахгүй. Хоёр дахь нь төрийн албыг 9%-аар оронтой цомгдохыг гэсэн байгаа зөв. Энийг бол дэмжиж байна. Харин бас дахиад тооцоо, судалгаа, шинжил, дүгнэлт хийхгүйгээр хавтгааруулад боловсрол эрүүл мэндээс бусад гэж байгаад хасж байгаа нь бол зарим газараа бол эмзэг тусч илээ шүү. Яг аль нь чухлын, аль нь илүүдэлтэйг дүгнэлт хийхгүйгээр зүгээр хавтгаагаар хасчих юм бол энэ бол үр дүнгүй. Хэрвээ ингээ хассан ч гэсэндээ эрх чөлөөдөөс дахиад яруугаал гараад ирнэ. Энэ бол төрийн албаны бас яг тэр эренбэлсэн, судалсан шинжилгээгүйр хийх юм бол энэ бол үр дүнтэй ажил болохгүй. Зөвхөн нэг удаагийн дүр өсгсөн ажил болно гэж бодож байна. За бас нэг зүйл байна. Одоо жишээлбэл бид нар яг төсвөө нэмээд идэг хуучин дээр бүтцэн жишээлбэл суман дээр байгаа соёлын төвүүд, сургууль, ерөн зүгээр нийгмийн чиглэлтэй тэр төвүүд яг бүтцэн нь бол 1985 оноохоор байгаад байгаа. Өөрөөр хэлбэл социализмын үеийн зорилгоороо байгаад байгаа бүтцээр. Тэгэхээр энэ хуучин бүтц рүү шинжилгүүгээр хөрөнгө хийгээд байх юм бол хэзээж бид нар зардлаа дийлэхгүй. Хөрөнгө оруулалтын дийлэхгүй, урсгал зардлын дийлэхгүй. Ийм болохоор түрүүний хэлдэг хөрөнгө оруулалтын төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж ингээд муу гараад яг эдийн засгийн өсөлтийг бий болгохгүй, нүүрснээс өөр орлогогүй ядуу хуурай байгаад байгаа юм аа. Тэгэхээр яг энэ сум гэж яг юу юм? Энэ дээр яаж амьдрах юм? Нийгэм өөрчлөгдсөн байна. Иргэд өөрчлөгдсөн байна. Технологи өөрчлөгдсөн байна. Тэгэхээр 21-р зууны Монгол улсын сум гэж ямар байх юм? Баг гэж ямар байх юм? Гэдгээ шинжил тогтоохгүй болвол тэрийг дагуулад нөгөө сумын төв, сумын сургууль, сумын эмнэлэг, сумын За, учрал сайд эхлээд хариулъя. Тэгээд тодруулъя. За, найдлаг шүн асуултанд хариулъя. Хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар бид нэр их олон бодлогын баримтчигтэй юм а. Одоо түрүүн бас Ганбаатар гишүүний өндөд байгаа 5 жилийн үндсэн чиглэл бол хуулиараа 10 сарын 31-ний өмнө их хурл дөргөн мэдүүлнэ. Ингээд энэ 5 чиглэл бол 8 зорилт хөтөлбөртэй. Тэр энэ зорилттой хөтөлбөрийн нэг нь бол өөрөө хүний хөгжлийг дэмжсэн бодлого. За үүнд нийцсэн улсын жилийн төлөвлөгөө гаргаад улсын жилийн төлөвлөгөөнд төсөв нийцж гинүү хэсгээр зөвшөөрөл одоо эдийн засгийн хөгжлийн яамнаас олгодог. За яг үүний дагуу улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд байгаа хөгжлийн төслүүдийг эренблэх ажлыг сая засгийн газар хийж дуусгасан. 4 бүлэг 14 шалгуур үзүүлэлтээр үнэлсэн энэ олон улсын аргачлал. За ингээд 1-5 оноогоор энэ үзүүлэлтүүдийг дүгнэдэг. Үүнд бол макро эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ, төслийн бэлэн байдлын үнэлгээ, санхүүжилтийн их үүсвэр, нийгмийн нөлөөллийн үнэлгээ буюу social impact нь ямар байх вэ гэдэг дээр. Ингээд энэ нөлөөллийн одоо үнэлгээнүүдийг хийж дуусаад энэ хүрээндээ ач холбогдол өндөртөө эхний 40 төсөлгээд одоо эрен барсан. Энэ төслүүд бол дандаа ажлын байр нэмэгдүүлэх, за шинэ дэвшилтэд технологи нэвтрүүлэх, технологийн агуулмжийн гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих чиглэлийн ийм одоо төслүүд. Тэгэхээр энэ төслүүдийн санхүүжилтийг улсын төсвөр бүгдийг шийдэх болцоог учраас улсын жилийн төлөвлөгөөнд
улсын төсвөөр санхүүжих 126 төслийн 76 төсөл нь улсын төсвөөс 50 төсөл нь төр хувийн хөгжлийн түвшинлэр хэрэгжүүлнэ гэдэг зорилгоор энэ үе шатууд хүнд сурталуудыг төсөв дагсан төр хувийн хөгжлийн түвшинлийн хуулиар өөрчилж 21 аймагт бие дааж одоо нутгийн өрөө удирдах байгууллагаараа дамжуулж төр хувийн хөгжлийн түвшинлийн төслүүд хэрэгжих бололцоог нээж байна. За ингээд бид энэ төслүүдээ болвол одоо ирэмбэлсэн бол эргээд одоо дүгнэн. За үүний үр дүнд бол одоо энэ их хурлын гишүүн энэ лувсан жанцын ажлын хэсэг дээр яригдж байгаа. Бид нар бол цаашдаа энэ жилийн төлөвлөгөөж байсан 5 жилийн чиглэлж байсан ерөөсөө индикаторуудаа заанаа. Тэгээ индикаторууд нь юу вэ? Шалгуур үзүүлэлт. Ингээд ажил хийсэн гэдэг нь зүгээр нэг уулзалт хийгээд зураг авахуулаад тавьсныгаа 100% гэж үнэлдэг биш. Тэр зорилттой төвшөнд хүрсэн үү гэдэг дээр нь үнэлгээ өгдөг. Ийм одоо зарчим руу одоо шийдэж чинь. Тийм учраас төлөвлөлт, төсөвлөлт, хяналт, мониторинг гэдэг дизайн хийгээд мониторинг хийгээд үнэлгээ хийх энэ бол бүтэн циклээр ингэж явна гэж ингэж зорж байгаа. Тийм учраас хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг бол 10 дугаар сарын 35 жилийн чиглэлийг барих үед бид нэр оруулж ирэх ёстой. Улсын одоо хөрөнгө оруулалтын хөтөлбөр гэдэг. Тэгэхээр тэн дээрээ одоо хөрөнгө оруулалтуудыг хэрхэн одоо ямар үе шаттайгаар зохион байгуулах вэ гэдгийг оруулна. Үүнд нийцчиж тэр гадаадын зээл тусламжууд авах хэсэг. За аль аль төслүүдийн ямар одоо санхүүгийн их үүсвэрээр шийдвэрлэх вэ эсхийг нь бол харилцан үнэлээд явдаг. Ийм одоо бас зарчим руу шингэж одоо шийдэж байгаа. Тэгээ төсвийн их үүсвэрийг бол макро агуулгаар нь бол хөрөнгө оруулалтын зардалт хийвэл тэр үржүүлэгчийн нөлөө үр дүн урсгал зардалт хуваарлсан бол ямар үр нөлөөтэй вэ гэдэг ийм чиглэлээр нь одоо агуулгаар нь бол бид нар бас харах ёстой. Тэгээ энэ утгаараа бид нар энэ үнэлгээнүүдийг хийж дууссан, ирэмбүүдийг гаргасан. Засгийн газрын 14 мега төслийг бас 5 ач холбогдолтой төсөл дээр санхүүжилт олох 4 төсөл төр хугацаанд одоо дараа жил биш тэрний дараа жил рүү хойшлох эхний 5 төслийн хэрэгжилтийг одоо хангуулахад засгийн газрын зүгээс одоо арга хэмжээ авч ажиллах гэсэн ийм одоо чиглэлүүдээр ирэмбэлсэн. За найдлаг шүү нэмж тодруулъя. За шахлан сайд нэмж хариулт. За энэ минут жоон багдаад байна шүү. За улсаа биш улс төрөө харвал бүтэхгүй гэж байгаа 100% санал нийлж байна. Тийм. За одоо яг ингэж явдаг бол гүмэн сайн байна. За одоо энд хөрөнгө оруулалтууд дээр янз янзын юм яригдах баг. За манай сумын манай багийн тим гүүр болохгүй байна. Манай сургуулийн дээвэр нурцсан болсонгүйгээд за тийм л юм уг нь баг ярил таны ярьж байгаатай санал одоо нийцэх юм байна. За тэгчэрлүүгээ одоо энэ хурал явж байгаа бахаа гэж найдаж байгаа. За эдийн засгийн бүтэц ярьж байна. За бид маш олон жил ярьж байгаа эдийн засгаа төрөлжүүлэх ёстой, уул уурхаагаас хамаарлаа багасгах ёстой гэдэг. За хамгийн гол юм юу вэ гэхээр энэ дээр зүгээр л дэд бүтэц. Өөр юу ч бодоод хэрэггүй. Энэ зөв чиглэл рүү бид нар явж байгаа. 26-ны төсвөө харъя. Нэгдүгээр юу нэрчим өч вэ? Хоёрдугаар зам байна. Эдгээр нэг өссөн өсгөө өөрөө дэд үс том дүнтэй учраас ингэ явчихж байгаа. Сүүлийн жилүүдэд. За энэ том дүнтэй яваад ирэнгүүт энэ чи юу болж байна? Болсрол оцорч маань, эрүүл мэнд оцорч маань. За жавхлан сайд нэмж хариулъя. Тийм тэгэхээр хөрөнгө оруулалтын маань ерөнхий бүтэц маань бол зөв чиг хандлага руугаа явж байгаа. За улс төрчиж байгаа нь ингээ хазааж байгаа тэр хазаалтууд нь юу хэр байх нь одоо яг өнөөдөр л энэ чийдэг. За тийм учраас одоо зөв чиглэл рүүгээ явж байгаа гэдэг дээр би итгэлтэй байгаа гэдгийг хэлье. За тэр 9% бол мэдээж эмзэгээ. Үнийг ажилгүй болгон ажлаас нь хаалтан цөөлнө гэдэг бол хүнд хэцүү. А гэхдээ нөгөө юу гэдэг вүлээ? Дайн гэдэг чинь өсөд байх юм биш, тулаад ирвэл одоо буцах юм биш шүү дээ. Одоо тэр нэгэнд их хурал дээрээс хөгжлийн төлөвлөгөөн дээр оролцсон, эхэлсэн юм чинь төсөө эрхлэн загч нар маань энэ төсөв дотроо багтаагаад энэ менежментээ одоо зөвл хийгээсэй. За тэр сумын бүтэц гэдэг зөвөө одоо ер нь энэ чинь бол ер нь 80 эд оныхороо биш бүр 30-ад оныхороо явж байгаа шүү. Энэ аймаг сумын бүтэц чинь. Тэр үед нөгөө нэг өртөө маань тээврийн хэрэгсэл маань ерөөсөө морин өртөөл байсан учраас морин өртөөний хүрх зайнаар энэ сумдынхаа газар зургийг хийцэн. За одоо чинь бол ингээд нэг тээврийн хэрэгсэл маань бараг дороо бол. За Чимбүрэн сайд тэгээд Орчхон сайд. За Монгол улсын энэ өргөн уудам дэлгэсэн тэрлэг шиг энэ нутагта эзэнтэй байх том бодлого бол энэ үндэсний том зорилго.
За тэр утгаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ өнцөг болон бүрд хэнийг ч орхитуулахгүй хүрдэг байх нь өөрөө их чухал. Тэр ч утгаараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ энэ сум багаар байх нь зөв гэдэг дээр бол би эрүүл мэндийн сайдыг төлөөлж байгаагийн хувьд бол зөв гэж боддгоо. Тухайлх юм бол 2009 онд гарсан H1N1 халдварын үед 10 сард одоо Монгол улс яаж сандарч байлаа. Сая 21-22 онд 2 жил давмсан ковид сар дахлын үед яав. Энэ босоо тогтолцоо, эрүүл мэндийн тогтолцоо, тэгээд өнцөг болон бүрд хүрдэг энэ тусламж үйлчилгээ олон иргэдийн амь насыг аварсан учраас энэ тогтолцоо эрүүл мэндийн салбарын хувьд бол зөв шүү. Тийм учраас бидний бодлого сум баг болгон дээр эмчтэй, багын эмчтэй байх, тоног төхөөрөмжтэй байх, хөлдөө унах, унаатай байхын төлөө бас хичээж ажиллаж байгаа гэдэг хэлье. Дорчхон сайд. За найдлаа гişүү яг нөгөө эдийн засаг цаашаага яах юм бэ? Бүтц ямар байх юм бэ гэдэг дээр л асуугаад байна л да. Тэгээ яг би бол санал нийлж байгаа юм нь юу гэхээр сүүлийн бас 4 жил яг энэ асуудлыг л хүндсэн. Монгол бас том газар нутагтаа цөөхөн хүн амтай. Дэлхийд дээр том газар нутагтаа цөөхөн амтай хөгжсөн улс байдгүй. Хоёрхан улс л байгаа. Нэг нь Канада байгаа, нэг нь Австрали байгаа. Австрали бол нийт том газар нутгийн 2% дээр л ажиллаж амьдарч дэд үтсээ угсардаг. Канадын тавьсан газар тэр замын хэмжээ бол Монголоос зэмдэн зам нь бол бага. А манайх ингээд том газар нутагтаа гээд 330 ингээд хувааж хаяад тэгээд тэнд 500 хүнтэй сумын төвлөгөө цахилгаан эрчим мууч боловсрол эрүүл мэнд байх ёстой гэл ингээд явсныхаа үр дүнд бид нар 70 жилийн үр дүнд шилжих рублээр $14 өгтөө болсон. 35 жил бид нар өөрсдөө менеж хийгээд явж байна гэж чадахгүй дандаа төсөв алдагдaltaа маш хүнд байна. Одоо тэгэхээр энийгээ бид нар нөгөө засаг захиргааны нутаг За дорчхонд сайд 1 минут. Тэгэхээр цаашаага яаж хөгжих юм бэ гэдэг тэгэхээр том газар нутгийн давуу тал бол газрын доор байгалийн нөөцтэй давуу талтай үнэн. Ахтай нөгөө талдаа бид нар ингээд бүх тийшээгээ дэд үтсийг ингээд тараагаад байршуулах юм бол энэ бол ямар ч боломж байхгүй. Дэлхийд дээр ингэж хөгжсөн нэг ширхэж улс байхгүй. А тэгвэл одоо бид нар төлөвлөрөөр явах хэрэгтэй. Инхээр бол засаг захиргааны нотод төвсрийн шинжилгээ хийж эдийн засгийн асуудлыг шийднэ. Энэ бол үндсэн бодлогын асуудал болдог. Тэгээд өмнөх 4 жилийн асуудлыг гаргаж ирээд шийдэж чадаагүй. А цаашаага бид нар том зургаараа хөгжөө гэж байгаа бол энэ зохицуулалтаа үндсэн хуулинд оруулж эдийн засгийн зохицуултуудыг оруулж ижил энэ асуудлаа шийдэхгүй юм бол үе үеийн парламент төсвүүдээр ингээл асуудал үүсгдэг, тойргоо сонгогдсон гишүүдэн зовлон ихтэй. За тэгээд энэ дагаа төрийн үйлчлэг яаж хөрөх вэ гэдэг энэ асуудал дээр эргэлзээр байгаа л хий хэрэгсээр байгаа л таарна. Тэгэхээр цаашаа хөгжөө гэх юм бол энэ лүү зоригтол орох хэрэгтэй. Ийшээгээ харин явж байгаа зүйл нь бид нар бүсчсэн хөгжил рүү явж байгаа. За 12 сайд. Тэгэхээр энэ орон нутгийн ялангуяа сумын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн энэ шинжилгээний асуудал бол бас төрийн үйлчлэгийг хэрхэн ард иргэдээ тэгш хүртээмжтэй өргөх вэ гэдэгтэй бас их шууд холбогдно. Боловсролын хувьд бол ер нь бага боловсролыг бол багийн хэмжээнд нь, сумын хэмжээнд нь олгоод тэгээ хүн амын нягтшил хэрэгцээг нь харж суурь боловсролыг бас мөн сумын хэмжээнд нь олгоод за ахлах сургуулийн хэмжээнд бол сум дундын ахлах сургууль тэн дээрээ дотор байрыг нь бол ингээд бүрдүүлсэн ийм нөхцөл байдалтайгаараа гэсэн ийм байдлаар бас явах нь бас өнөөгийнхөө нөхцөл байдал бид төсвийг илүү оновчтой зарцуулахад илүү одоо зохицох юм болов уу гэсэн ийм байдалтай хардаг. Ийм учраас бас засгийн газрын мөрийн хөтөлбөрт ахлах сургуулийг төрөлжүүлэн хөгжүүлнэ гэсэн ийм нэг том бодлого явж байгаа. Цаашдаа энэ ерөөсөө сум дээр 12 дугаар ангигүй сумууд байж штэ. Тэгээд бас багшгүй ийм нөхцөл байдал донд бол бид ийм сум дундын ахлах сургуулийг хөгжүүл Найдлаа гişүү нэмж тодруулъя. За ойлголоо. Түрүүн дорчон сайд хэлж байгаа тэрийг санаа хэлээд байна л да. Дэд үс хөрөнгө оруулах нь зөв. Зүгээр хааны 360 суманда ив ижлэгэн хуваагаад хөрөнгө оруулах юм бол бид нар элс рүү ус хийсэнтэй адилхан болчиход байгаа юм а. Үрд нь үзэхгүй байгаа юм. Батар суман дээр бас буруу ойлгочихгүй. Сум гэж байгаа нь сумыг заавал миний санаа болоод цөөлн ихтэй биш. Сум гэдэг газар сургууль ямар байх юм, эмнэлэг ямар байх юм, яавал хооронд нь уялдуулах нь түүнээс чиг үүрэг гээд яам болон өөрийн нэг салбартай юм шиг болоод пирамид үсгээ тэрийг төсвийг санхүүжүүлээ уралдах юм бол үр дүнгүй болчиход байна. Иргэд энийг хүсэхгүй байна. Өөрсдөө хэлж байна. Соёлын төвийг өөр болгомоор байна. Нийгмийн ажлууд авчмаар байна. Соёлын довтлохооны биш орчин үеийн
нийтийн төв болгомоор байна гэсэн санаа явж байгаа. Энэ дээр ажиллах хэрэгтэй байна. Тэгээ ерэн зүгээр ямар ч зүйл ингээд төсвийн тоо ярихаасаа гадна цаана энэ бодлогын чанартай эренблэх бүтцийн асуудлыг ярихгүй бол бид нар яг боловсролыг дэмжиж байгаа юм шиг хэрнээ багш нь цалингүй, сургууль нь мөнгөгүй бүгд ингээд жагссан байдалтай болчиход байгаа юм аа. Тэгэхээр яг ийм урт хугацааныхаа бодлого болон ялангуяа төсөв. За найдлаа гişүү үг хэллээ. Улсын хурлын гишүүн Мөнх төрийн наран туяанаар